сайн байцгаана уу ингээд миний 5 дахь влог маань эхэлж байна. Тэгээд 5 дахь влогоор та бүхэнд бяцхан хэрэгтэй мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээд одоо ойрын өдрүүдэд Солонгост коронавирусын тархалт маш их газар авч тий. Ер нь бол онцлогтой байдалтай байна. Тэгээд коронавирусын тархалтаас өвчлөн сэргийлээд Монгол улс маань тий эрсдлийг бууруулах үүднээс Монгол Солонгост хооронд эцэслэгийг 3 сарын 11 хүртэл зогсоосон байгаа. Тэгээд энэ нөхцөлд болохоор аяллаа журмаар ирсэн тий 14-өөс 90 хоног эсвэл мультивизтэй хүмүүс виз яаж сонгох вэ гэсэн асуудал. Тэгээд үүн дээр болохоор Солонгос дахь тий Монголын консулын газар мэдээлэл хийсэн байлээ. Өөрийн гадаад паспорт тэгээд онгоцны билет түн дээрээ өргөдөл гаргаад консулын газраас албан тоод бичиг аваад тий тэрийг тэднийг хавсаргаад өөрийн харьяа иммиграшн дээр очиод хаягийн дагуу харьяа иммиграшн дээр очиод сунганаа гэсэн байгаа. Тэгээд миний хувьд болохоор би өнөөдөр өглөө би Монголын консулын газар элчин сайдын яам орчод ирсэн байгаа Солонгост. Тэгээд аавтайгаа орсон. Манай аав болохоор виз нь 3 сарын 7-нд дуусж байгаа байхгүй юу. Тэгээд билет нь болохоор 2 сарын 28-нд ирсэн. Тэгээд өнөөдөр 27-ны өдөр тэр албан тоод бичгийг авчаад 28-нд билеттэй учраас тэрнээс өмнө визээ сунгачи гэсэн үгнээс элчин сайдын яам орсон. Тэгээд очсон чинь бичгийн цаас өгөөд өргөдлөө бичглээ биччихээ. Тэгээд одоо дараалалаар ороод ирэх гэсэн байгаа. Тэгээд өргөдлөө бичээд орсон боловч таны виз чинь 3 сарын 7-нд дуусах юм байна. Тийм учраас хугацаа байна. Та одоо албан тоод бичиг авсан ч гэсэн тийм иммиграшнд очиод танд сунгаж өгөхгүй. Тийм учраас 3 сарын 7-нд виз чинь дуусах учраас 3 сарын 5-нд ч юм уу хүрээд ирээ гэсэн байгаа. Тэгэхээр ер нь цааш одоо сунгах гэж байгаа хүмүүс байвал тэр хугацаагаа бас тоочж очмаар юм билий. Тэгээд бас элчин сайдын яам маань энэ мэдээлэлээ бас тэр мэдээлэлтэй тий сайт энэ төр дээр тавьсан бол бас бит хоёр одоо ийм нөхцөл онцгой байдал зарлцсан байгаа үед тий маска зүүгээд бас элчин сайдын яам орох шаардлагагүй байлаа. Тэгээд үүнийг бас анхаарч үзнэ зэгээ та нартайгаа хуваалцж байгаа. Тэгээд бичиг баримтын хувьд гэх юм бол гадаад паспорт тэгээд очихоор бичгийн цаас өгчсэн л та юм өргөдөл бичээрэй гэдэг. Энэ өргөдлөө болохоор та бүхэн гэртээ биччихвэл очоод цаг юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр аяллаа визээр хугацаанд тусгаж байгаа хүмүүс маш олон байсан өнөөдрийн үед гэх юм бол тэгээд үүн дээр нэгээд билетээ бас гаргаад очих байгаа. Тэгээд энэ материалууд дээр болохоор тэр албан тоод бичгийг гаргаж өгөхөөр харьяа иммиграшнд очиод сунгаж өгөх юм билээ. Сунгаж өгөх нь бол ерөнхийдөө бол тодорхой хугацаанд сунгаж өгнө гэсэн боловч хичлэн 10 хоногор сунгаж байгаа юм шиг байлээ. Гэхдээ ийм аюултай нөхцөлд бол өөр улс руу гарах ч юм уу, тойрч Монгол руугаа явах ч юм уу, ийм байдлаас сунгаад өгнө гэсэн дээр нь элчин сайдын яам ороод тий тодорхой бичиг баримтуудаа бүрдүүлээд сунгасан дээр юм шиг санагдчихэв. Тэгээд нэмээд хэлэх юм бол тий D2 буюу сургалтын виз, D4 буюу хэлний бэлтгэлийн виз, D10 буюу ажил хайх визүүдийг болохоор эхний ээлжинд тий энэ коронавирус өвчлсөн сэргийлж хүн амыг олноор нь цуглуулахгүй тулд 4 сарын 30 хүртэл бүгдийг автоматар сунгаж өгсөн байгаа. Тэгээд энэ нөхцөлд бол Монгол руу буцсан оюутнууд байгаа шүү дээ тий амралтаараа. Тийм оюутнуудыг бол ямар ч сунгах боломжгүй гэж хэлсэн байлээ. Яагаад тэгэхээр Монголдо байгаа учраас тэгээд эргээд орж ирэхдээ дахиж виз мэдүүлжил юу нь бол орж ирэх юм байлээ. Эсвэл 3 сарын 11 хүртэл одоо энэ нислэгүүдийг цуцлсан байгаа юм чинь хэрвээ тэр одоо цуцлах нь болоод нислэг үйлдэх юм бол 3 сарын 31-ээс өмнө орж ирээд визээ сунгах боломжтой юм байлээ. Тэгээд ийм байна. Тэгээд Солонгост тий сурч ажиллаж байгаа бүх монголчууд маань өөрийн хувийн ариун цэврээ сайн сахиад гарч орохдоо маска тогтмол зүгээрээ тэгээд аль болох онцгийн шаардлага байхгүй бол хөдөө хөдөлгөөн ихтэй газраар битээ яваарай гэж зөвлөмөр байна. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. Тэгээд удахгүй коронавирус маань нам тухай гэж бас хэлж байна. Тэгээд тэр хүртэл бүгдээрээ
Хөөе харин зүрээ сайн сахиарай.